ил мөртлөө далд энгийн боловч ээдрээтэй. Танд асуудал байвал манай нэвтрүүлэгт хандаарай. Бид таны дуу хоолой байх болно. Бид их сурвалжаа нууцлах хэрэгтэй. Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн баримт эрен сурвалжлах нэвтрүүлгийн баг. Бүх зүйлд хязгааргүй. Ардчлал хүний эрх чөлөөч гэсэн хязгаартай. Хүний эрх чөлөөг эрхэмлдэг ардчлал нийгэмтэй улс орон бүр хүний эрхийн түгээмэл тунхаглаас эхлээд олон улсын гэрээ конвенцүүдэд нэгдэж иргэн бүрийнхээ эрхийг хамгаалдаг. За гэхдээ хүн бүр эрхтэйгээс гадна бас үүрэгтэй. Ардчлал нийгэмд нэг хүний эрх нөгөө хүний эрхээр хязгаарлагдаж, хууль төсны дор харилцсан эв нэгдэлтэй амьдрахыг биднээс шаардж байна. За ийм ч болохоор дэлхийн бүх улс орон өөрийн хууль эрх зүйн орчноо бүрдүүлж түүнийг үндэсний эрх ашиг эв нэгдлийн үднээс эрхтэгч дагж үлддэг. Монгол улс ч гэсэн ийм л жишгээр урагшилж байна. За харин бид хязгааргүй эрх чөлөөнийхөө хязгаарыг мэдж байна уу? Нэр өнөд бол казак хэлээр гэхдээ англи хэлээр ингэж бичигдээд ингэж явж байгаа асуудал бий. Эрж анибекийн өргөн чөлөө гэдэг юм байна тий. Iya. Энэ ихэнх гудамжны нэрүүд нь гүн казак нэрлэлээр нэрэгдсэн. Монгол албан ёсны хэлээр дараа нь бол казак. Ингэж байх хэрэгтэй байхгүй. Альва энэ уул усны нэр гэдэг ч юм бол ерөөсөө түүх гэсэн үг байхгүй. Дэлхийн аль ч улсууд одоо бид нар л анхаарахгүй болохоос гадаад улсуудад бол нэг газар усны нэрийг хамаагүй өөрчилж бүх асуудал болдог шүү дээ. Хязгааргүй хязгаар. Монгол улсын Баян-Улгийн аймаг. За Өлгийн хот руу орох замд таарах энэ уулыг нутгийн уугуул иргэд хар толгой гэж нэрлэдэг. За харин өнөөдөр Кара төбий хэмээн казакаар орчуулан чулуун дээр цагаан будгаар бичжээ. За бид эндхийн газар нутаг болон казак хэл бичиг мэдэхгүй тул тэр уулын нэрийг хараад ойлгосонгүй. За ингээд цааш Өлгийн хот руу ороход барилга байшин зам талбайхаа ихэнх хаягийг мөн л бидний ойлгохгүй казак бичгээр тэмдэглэжээ. Баримт 1 Баян-Улгийн аймгийнхан гудамж зам талбайгаа нэрлэж хаяглахдаа Монгол улсын холбогдох хууль болон журам стандартыг мөрдөхгүй байна. За сайхан амарч гин үү? Амарч байна. Танаа энэ гудамжны нэр хязгаанаас өөрчлөгдсөн. Юу гинэ? Энэ гудамжны нэрийг юу гэдэг юм бэ? Танаа энэ гудамжны нэрийг. Нимийн эдвэхэл. Эрж анибекийн өргөн чөлөө гэдэг юм байна тий. Iya. Хизээ юм болсон юм. Хизээ юм нэртэй болсон юм. 2 жил байна. Баян-Улгийн аймагт очиж байсан. Баян-Улгийн аймагт бол одоо хаяг рекламч гэдэг юм албан байгууллагын хаяг маяг ч гэсэн одоо бас казак хэлээр байгаад монгол хэлээр байхгүй тийм газрууд харагдаж шít. Ийм байж бол болохгүй байгаа. Энэ бол бас монгол хэлний тухай хууль заагдсан байна. Албан байгууллага альва одоо хаяг бол монгол албан ёсны хэлээр дараа нь бол казак. Ингэж байх хэрэгтэй байхгүй. Эсвэл казакаар байвал доотлолт нь монголоор заавал байх хэрэгтэй. Монгол хэлний тухай хууль 6-гийн 1 Монгол улсын нутаг дэвсгэрт дараах үйл ажиллагаа албан хэргийг монгол хэлээр хөтлөн явуулна. 6-гийн 1-ийн 6 Монгол улсын иргэний үнэмлэх, төрсний болон гэрлэлтийн гэрчилгээ, үндэсний гадаад паспорт, боловсролын баримт бичиг. 6-гийн 1-ийн 7 газар нутаг, засаг захиргааны нэгж, гудамж, зам талбай, хуулийн этгээдийн нэр, хаяг. Хуульд ингэж тодорхой заасан байна. Тэгвэл яагаад дагаж мөрдөхгүй байна? Өнөөдрийн 5 өдрийн гудамжаар хартсан байх. Энэ ихэнх гудамжны нэрүүд нь гүн казак нэрлэлээр нэрэгдсэн. Гэхдээ энэ өнөөдрийн манай мэдээллийн санд иргэн нүхний хаяг болохоор манай хуучин хаягаар гэж бид нэр өөрсдөө хэлдэг. Нөгөө Баян-Улгийн аймгийн Өлгийн сум 5 дугаар баг одоо 5 дугаар гудамжны 14 тот гээд энэ шинэ юугаар энэ хаягжуултын үг нь өгтөө ихэнх нэрүүд нэг бас энэ казак нэрээр нэрлсэн. Тийм учраас нүдэн 11 сард манай ерөнхий газраас бас энэ тодорхой судалгаануудыг авсан. Бид нар бол энэ судалгаа гаргаад энэ бүх юмуд ийм байгаа. Одоо ингээд гудамжууд ихэнх нь саяны нэр заасан. Учраас одоогоор яг өнөөдрийн байдлаар бол мэдээллийн санд иргэний өмнөхний хаягн дээр ямар нэгэн нэмэгдэж ороогүй. Хуучнараа саяны нөгөө 15 дугаар баг тийм
гудамж тод гэсэн югаар хаягаар л явж байгаа. Бүртгэх асуудал дээр одоо бид нар энэ иргэний бүртгэлийн байгууллагатай нягт хамтан ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл бид нар тэр одоо ирсэн иргэний одоо үйл хөдлөх хөрөнгө бүртгээд хаягийг одоо шинэ хаягаар одоо бидний энэ хийсэн одоо хаягжуулалтаараа хийсэн шинэ хаягаар бүртгээд явж байгаа. Энэ дэр одоохондоо л яг гадаад нэрээр өөрөөр хэлбэл одоо казак нэрээр нэрлэж байгаа асуудал бол одоохондоо байхгүй. Гудамж зам талбай баг хороогоо казакаар хэлж ярьдаг. За харин албан ёсны бүртгэлд хуучин хаяг буюу монгол хэлээр бүртгэдэг гэх мэдээллийг өглөө. За гэвч тэдний хэлснийг үгүйсгэх баримт нотлогоо бидэнд байна. За тодруулбал Баян Үлгийнхэн засаг захиргааны анхан шатны нэгж болох багийн нэрийг казакаар нэрлэж, за албан бичиг болон Монгол улсын цахим үнэмлэхтэрх орчин суугаа хаягийг казак хэлээр бичих тохиолдол гарч байна. За жишээ нь 11-р баг Бүркит, 12-р баг Жасил, 13-р баг Жана Аул гэх зэргээр бүртгэснийг үзэгч та бүхэн харж байна. Мөн Баян Үлгийн аймгийн цагаагаар бэлчээрийн мэдээллийг гар утасны мессежээр хүлээн авах системд зарим багийн нэрийг далакөл, ангирлаг буюу сарлахаз, холагааш гэх зэргээр бичжээ. За энэчлэн тухайн гудамж талбай нэр хаягийг өөрчлөх эрх нь аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд байдаг. За тухайлбал Баян Үлгийн аймгийнхан 2017 онд Өлгийн хотын гудамж талбай өргөн чөлөөг хаягжуулах ажлыг орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгсэн байна. За ингэхдээ аймгийн төвийн гудамж талбай өргөн чөлөөг хүний нэрээр нэрлэж эхэлсэн бөгөөд Зухай, Жанибек, Хавдраш, Көбэш гэх зэргээр хаягжуулжээ. Жишээ нь одоо зүтгэлтнүүд байгаа тийм ээ. Нийгмийн нөгөө юу гэлээ? Нэртэй холбоотой тиймнүүд бол нэрнүүд бол яхахгүй хүний нэр бас нэг бодит нэрнүүд бол казак хэлээр гэхдээ англи хэлээр ингэж бичигдээд ингэж явж байгаа асуудал бий. Тэр бол тухайн энэ орон нутгийн басын үндэсний асуудал бол бас холбогдсон байгаа. Гэхдээ бид нар араам нь бол Монгол улсын энэ хаягжуулалтын тухай хуулийг баримтлан ажиллаж байгаа. Хэрвээ өөрчлөвл тэр хүний нэрийг Монгол улсын одоо албан ёсны бичиг одоо бид бол энэ боловсрол юуны бүх харилцаанд хэрэгжиж байгаа кирилл бичгээр юм уу монгол бичгээр казак нэрийг бол бичиж болно шүү дээ. Кирилл монгол бичгээр юм. Тий. Түүнээс биш одоо казакаараа хэрвээ казакын бичиг үсгийг бол өнөөдөр казакын ард түмний дотор л хэрэглэнэ өгөхөөс бид бол түгээмэл хэрэглэдэг. Манай албан ёсны бичиг биш шүү дээ. Гудамж, зам талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах журам. Хаягийн нэр нь Монгол улсын тусгаар тогтнол, хөгжил дэвшилд гарамгай гавьяа байгуулсан хүмүүсийн нэр алдрыг мөнхлөх болон түүх, соёлын дурсгал, газар зүй, түүхэн уламжлалыг хадгалахад чиглэгдсэн энгийн, ойлгомжтой нэрүүгээр илэрхийлэгдсэн байна. За энэ журамд тухайн гудамж талбайг Монгол улсын тусгаар тогтнол, хөгжил дэвшилд гарамгай гавьяа байгуулсан хүний нэрээр нэрлэж болно гэж тодорхой заасан. За жишээлбэл Өлгийн хотын нэгэн өргөн чөлөөг нэрийдсэн Эр Жанибек хэмээх энэ баатар бол Шинжааны казахууд буюу дунд жигүүрийн казахуудын ноён хүн юм. Энэ хүнийг Монгол улсын түүх соёлтой холбоотой гэдгийг батлах, түүхэн их сурвалжид тэмдэглэгдэн үлдсэн зүйл байхгүй гэдгийг судлаачид хэлж байна. Манай Өлгийн сүмийн хурлын бүрэн эрхийн хүрээнд зарим одоо манай Өлгийн сүмэнд олон жил амьдарсан аш гавьяатай улсуудын нэрээр нэрэмжит гудамж олгож өгнө үгээл одоо хүсэлт гаргасны дагуу хурлаас шийдвэр гарч зарим гудамжнуудыг бол одоо манай Баян Үлгийн аймаг Өлгийн сум байгуулагдсны одоо 80 жилийн ой болох гэж байна шүү дээ. Энэ хүрээнд бол одоо олон жил энд ажиллаж аш гавьяатай ийм хүмүүсийн нэрээр одоо нэрийг олгоцсон байгаа. Нийгэмдээ тэр гарсан хуулийн хүрээнд батлагдсан асуудлыг зөвхөн тэрүүгээрээ бид нэр бүртгээд явна шүү гэдгийг бид нэр бол ямар ч гэсэн хэлээд иргэдийн хурлаар хэлээд яваад байгаа. Одоо иргэдийн хурлын шийдвэр бол хуулиас давах гэсэн үг тийм. Хуулиас давах гэхдээ орон нутгийн хурлын шийдвэр бол бас л шийдвэр. Гэхдээ хуулиас давах гэсэн үг. Гэхдээ хуулиас давах байсан. За тэгвэл хууль журам зөрчсөн энэ асуудалд газар зохион байгуулалт геодит зураг зүүн газар болон Баян Үлгийн аймгийн удирдлагууд хэрхэн анхаарч байна вэ? Үндэсний цөөнх тийм ээ. Тэгтээ зэрэг тэрнийг одоо тэндээ их хит баримталж байгаа юм бол байгаа л да. Жишээ нь одоо уул усны нэр өгөхөөс ахгуулаад нэр хаяг өгөхөөс ахгуулаад энэ зөвхөн хуулин дээр бол яг тэгж үндэсний цөөнх бол
энийг хэрэглэнэ гэдгсэн тийм томьёол байхгүй. Ерөөсөө л Монгол улсын монгол хэлээр хаягдлагдана л гэсэн тийм л юм байна. Шинэ хаягийн мэдээллийн системд оруулчихсан гэж явж байгаа. Цаашдаа бол үндсэндээ 20 он 21 онд бол Монгол улсын нийт сум суурин газар хот энэ бүгдийг ерөөсөө шинэ хаягийн систем руу шилжүүлнэ гэсэн ингээд ажиллаж байгаа юм. Гудамж талбайны үед бол урд нь нөгөө айлын хаяг ба штэ тий. Урд нь хурлаараа батлсан урдх юмрууд байлаа. Тэрийг бол их өөрчлөлт талаар энэ үлгийн сумынхан эрдийн телевизийн хурлаар шилждэг штэ тий. Тийм урд нь байсан юмнууд байлаа. Одоо энэ аймагт ихтэл одоо 23 мянган өрх байгаа. Өнөөдөр аймагт бол 10 мянган өрх байгаа. Тэр бүгд өөрчлөгдөөгүй. Энэ нөгөө нэлийн том урд нь хөтөлбөр хэрэгжээд тавьсан хаяг шүү дээ тий. Бусад байгууллагуудын хаягуудыг бол тавьсан. Дараа нь бол энэ гудамж айл болгоны тэр хаягийн бол өөрчлөлт ажлаар орно. Энд л бас нэлийн хөрөнгө мөнгө шаардлагдан нэгүүдад бас бүгдийн өөрчилж бас стандартын дагуу зөв хийх хэрэгтэй. Гэхдээ монголоор биш казакаар бичсэн хаягууд зөндөө байна. Энэ бол урд нь нөгөө олон жилийн өмнөх хэрэгжсэн төслөөр тавигдсан юмнууд байгаа. Энийг та зэгцлэх үү? Энийг бол бүгдийн зэгцлэн. Шатар одоо сая байгууллагын хаягаас нь эхлээд явж байгаа шүү дээ. Уул усны нэр бас яваад байна тийм. Юуны? Уул усны нэр бүгд одоо яг ёсоор нь явж байгаа. Баримт 2. Баян-Үлгийн аймгийн газар нутгийн нэршлиг тогтоох зорилгоор хийсэн судалгаагаар Тус аймгийн нутаг дэвсгэрт орших Монгол нэртэй 305 уул ус, газар нутгийн 264 нь буюу 87% нь казак нэршилтэй болсныг тогтоосон байна. За тухайлбал казак иргэд цэнгэл харихныг мус тав, шавдан нурыг чампан көл, за ойролцоо үг хэллэг ашиглан төгрөг нурыг төнкөр көл, за ёлтыг жолт, за шууд утгаар нь хөхс эрхийг көхс эрхэ, за хар уулыг кара тав, за мөн хүний нэрээр Азимхааны даваа Ерженибек тав гэх зэргээр өөрчилдөг байна. Та одоо хаана амарч байна? Нөө сумын төв дээр амарч байна. Ямар нэртэй газар? Энэ Сингл сумын дээр Қызыл төвөр гэдэг газар. Қызыл төвөр гэдэг газар та амарч байгаа юм тийм. Тий. Осод хамаат нэдэд. Тавд нат нэд байтаас. Мура тавд нат кара тавд ид. Кара тавд ид. Осод тавд нат нэд байтаа. Мура нат көшөлөк ид. Ана тавд нат нэд байтаа. Анаа говьсэнд ид. Говьсэд ид. Жигтэн бэр жагандаа нэд байтаа солж ид. Мура ахгүй ид. Одоо тэр уулын нэр юу гэж нэрлэдэг вэ та? Хайл юм. Одоо бид нар харагдж байгаа тэр уулын нэр. Ана нэг дэвшил яана. Шугаараа дэвшмээд. Шугаараа нэг юм уулзаа. Бушкара гэдэг. Шугаараа гэдэг. За казак иргэд өөрсдөө дур мэдэн газар усны нэрийг өөрчилдөг байна. За энэ нь албан ёсны бүртгэл мэдээлэлд ороогүй ч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хуучин нэр нь мартагдаж, за тэр газартай холбоотой түүхэн үйл явдал мартагдах зэрэг олон сөрөг үр дагавартай тухай эрдэмтэн судлаачид анхааруулж байна. Энэ бол 1990-ад оноос хойш Монгол нэртэй байсан газар усны нэрийг одоо казакаар болгосон, казак болгож өөрчилсөн ийм тохиолдол бол нэлийн түгээмэл сонсогдож байгаа, харагдж байгаа, үзэгдэж байгаа. Тийм учраас бол анханасаа ямар нэртэй байсан тэр нэрийг хадгалах шаардлагатай байхгүй юу? Угаасаа бүр эртнээс одоо Монголын түүхэнд юм уу одоо казак ард түмэн бол казак нэртэй байсан бол тэрнийг нь бас хадгалах хэрэгтэй байхгүй юу? Түүнээс биш Монгол нэртэй байсан газрын усны нэрийг казак одоо болгож Монгол улсын нутаг дэвсгэр дээр бол тэгж өөрчилж болохгүй. Альва энэ уул усны нэр гэдэг ч юм бол ерөөсөн түүх гэсэн үг байхгүй. Энэ бол үндэсний аюулгүй байдал шууд нөлөөлдөг зүйл бол ерөөсөө түүхийг говьлж, түүхийг замхруулах хамгийн үндэс нь ерөөсөө уул усны унган нэрийг хадгалж үлдэх нь тэрнийг л хязгаарч өөрчилж болохгүй. Хязгаарч өөрчилж болохгүй. Жишээ нь таван богд гэдгийг л бис богд гэх хичээтэй ингээ нэр өгсөн юмнууд байгаа. Гэхдээ зэрэг энийг бол болохгүй. Энэ чиглэлээр бол ер нь болохгүй гэдэг чиглэлээр бид нар бол атгуул чиглэл барьж байгаа. Баян үлгэд маш их байгаа. Тэгэхээр энийг бол одоо ерөөсөө энэ бол ерөнхийлөгчийн зүгээс л энэ асуудлыг тавих хэрэгтэй. Баян үлгэн аймгийн уул ус бол 1950 он хүртэл
монголчуудын амьдарч байсан газар нутаг, энэ газар нутгийн уул ус бүгдээрээ өөр гэсэн монгол нэртэй байсан. Манай хуулийн ч гэсэн одоо газар усны нэрийг монголоор нь хэрэглэнэ гэсэн ийм хуулийн заалттай. Тэгэхээр Монгол улсын нэг аймаг дураараа тэр газар усны нэрийг өөрчлөөд өөр хэлээр нэрлээд ингээд явах нь бол өөрөө байж болохгүй хөл зөрчсөн л асуудал. Тэгэд эн чинь өөрөө эргээд түүхэнх олон сөрөг үр дагавартай. Өөрөөр хэлэх юм бол юу гэдгийг 100 жилийн өмнө ямар нэртэй газар байсан, 50 жилийн өмнө ямар нэртэй газар байсан гэдгийг бол дараагийнхан бол мэдэхгүй болно. Төөрөлтөнд янз янзын судлаачдын хувьд бол энэ тийм ойлгомжгүй байдал үүсгэн буруу зуруу дүгнэлтүүд судалгааны одоо үр дүн бол буруугаар гарах юм ч тохиолдол байх жишээтэй гэх мэтэр ингээд түүхэн талаас бол бас хортой үр дагавартай. Уг нь бол газар усны нэрийг өөрчлөхгүй гэдэг бол аль ч улсын газрын зургийн тусгай хүчний байгууллагуудын баримталдаг одоо гол одоо ёс дэглэм бүр журам шүү дээ. Тэгэхээр ингэж хамаагүй ялангуяа тогтоол тушаал гаргаагүй өөрчлөсөн тэр өөрчлөлтүүд бол үндсэндээ хүчингүй. Ягаад ч бодсон хүчингүй. Тэр аль ч улсад газар усны нэрийг өөрчлөхийг маш их зээрлдэг. Дэлхийн аль ч улсууд. Одоо бид нар л анхаарахгүй болохоос гадаад улсуудад бол нэг газар усны нэрийг хамаагүй өөрчилжүүлдэг бүх асуудал болдог шүү дээ. За 1990 оноос хойш Баян Улгийн аймгийн уугуул иргэдийн төв рүү чиглэсэн нүүдэл эрчимдсэн. За үүнээс үүдэн Тус аймгийн Монгол үндэстний тоо эрс цөөрч, өнөөдөр хүн амын 90% нь казак үндэстэн эзэлж байна. За ийхүү монголоор ярих хүний тоо цөөрсөн болохоор хүн амын олонхийг нь бүрдүүлдэг үндэстний цөнх өөрсдийн их хэлээр харилцаж, за уул усны нэрийг өөрсдийн их хэлээр орчуулан ярилцах нь энгийн үзэгдэл болжээ. Тэгэхээр нэг ялангуяа хөдөөний малчтын хувьд бол тухайн газар нутагта амьдарч байгаа малчид ард иргэд тухайн газрыг одоо юу гэж нэрлэх нь тухайн хүмүүсийн хэл ярианы онцлогийн л асуудал. Гэхдээ одоо тэр газрын зураг дээр ч юм уу нийтийн мэдээллийн юун дээр болоо тэр өөрчлөх асуудал байж болохгүй л гэж би дотроо босч явдаг. Өнөөдрийн хувьд. Хойч ирээдүйдээ одоо тэр байхыг нөгөө дамжсаар байгаад л асуудал үүсдэг шүү дээ. Асуудал олон талаас үүснэ. Нуудаал яах тусмаа би одоо Ахмадгүй миний дараачийн 60 жилийн дараа ямар асуудал байх вэ гэдэг хэдэн тооны Монгол байх вэ гişнэн оны хазаг ямар үндэстэн байх вэ гэдэг асуудал бол өнөөдөр хэлж мэдэх таамаглах асуудал биш. Энэ бол байж болох асуудал би үсэхгүй. За ийхүү үндэстний цөнх өөрсдийн орчин нөхцөл хэлний хэрэглэнээс хамаарч уул усны нэрийг өөрчлөн ярилцдаг болсон байна. За өөрөөр хэлбэл Баян Улгийн аймгийн зарим сумдад за монгол хэлний хэрэглээ бараг байхгүй болсон гэсэн үг байна. За үүний нэг нотлохоо бол Баян Улгийн аймгийн зарим сум иргэд рүү хандсан соёлын бодлого нэгэнт алдагджээ. За тэд өргөн нэвтрүүлгийн сувгийг үзэхээ болоод бараг 10 орчим жил болж байна. Баримт 3 Баян Улгийн аймгийн иргэдийн тал нь Казахстан улсын үндэсний хиймэл дагуулын Отава телевиз үздэг. Энэ хиймэл дагуулын хүлээн авагчаар ганц ч монгол сувг гардаггүй байна. За энэ хиймэл дагуулаар дамжих хүлээн авагчтай тэн 2010 оноос эхлэн Казахстан улсаас орж ирэх болсон байна. За өнгөрсөн хугацаанд Баян Улгийн аймгийн иргэдийн тал хувь нь энэ хүлээн авагчийг хэрэглэхээс гадна Ховд аймгийн жаргаланд Ховд сумын казак хэрэгдэж мөн үздэг болжээ. Монгол цуг гардаг юм байна. Гардаггүй. Энэ бол Казахстаны тав шүү дээ. Та эдгээр аль сувгуудын үзэх вэ? Концертын сувгууд дуртай. Энэ бүгд нь казак сувг. Гэхдээ нэг хаяа нэг Орс юу кинонуудыг тэгвэл манай байгууллагатай Казахстан юу байхгүй байсан. Тэгээд манай дидьяч байдаг байсан. Тэгээд дандаа Монгол кино хөлтэй үздэг байсан. Тэгээ отоо орж ирээд отоог авсан юм байна тий. За хүлээн авч буй сувгуудын 37-нд Казахстан улсын телевиз, за үлдсэн хэсгийг нь Оросын холбооны улс болон бусад гадаад сувгууд эзэлж байна. За биднийг Баян Улгийн аймагт ажиллах үеэр энэ сансрын хүлээн авагч төхөөрөмжийг 300 мянган төгрөгөөр худалдаалж байлаа. Үгүй төгөөрөмжийг 300 мянга бүх юм ирэх байна тийм үү? Бүгд камер. Эдгээр камер юм дээ. Монгол суу гардаг. Монгол авч гардаг юм. Анда Казахстан гарах юм. Казахстан гардаг юм. Казахстан.
50 суух гарна. 50 суух. Энэ харж байгаа тийм одоо За энэ хүлээн авагчийг Баян-Улгийн аймгийн төв суурин газрын иргэд хэрэглэхээс гадна хөдөө сумдын малчид ихэвчлэн хэрэглэдэг байна. За уг нь Монголын төрөөс радио телевизийн үндэсний сүлжээ төрийн өмчт үйлдвэрийн газраар дамжуулан 21 аймгийн бүх сум суурьнд өргөн нэвтрүүлгийн сувгийг дамжуулдаг. За Баян-Улгийн аймагт дэлхийд энэ үйлчлэгийг жилд дунджаар 300 сая төгрөгөөр хүргэдэг байна. За тэгвэл тэдний хэдэн хувь нь Монгол телевизээ үздэг байна. 2016 оноос бол нөгөө харилцаа холбоо зохицуулахаар одоо хамтарсан нэг судалгаа гаргасан байдیں۔ Тэр судалгаан дээр болохоор одоо нийт аймгийн төв болон сумдын иргэдэд бол нэг 30% хүртэлхийг манайхыг үзэж байна гэсэн судалгаа байдгийн. Эндээс бол Баян-Улгийн аймагт бол нэг 30 мянга орчим хэрэглэгч үзэж байгаа гэсэн судалгаа 2016 онд гаргасан байна. Тэрнээс хойш бол нэг наривчлсан тийм судалгаа гаргасан юм бол одоогоор байхгүй байна. За 3 жилийн өмнөх судалгаагаар 30 мянган хүн үздэг гэх баримжаа тоо гарсан байна. За харин өнөөдөр энэ тоо яаж өөрчлөгдсөнийг тодорхой хэлж чадах төрийн байгууллагын албан тушаалтан байсангүй. За Баттаа их сурвалжийн өгсөн мэдээллээр Баян-Улгийн аймгийн иргэдийн тал хувь нь Монгол сувгаа үзэхгүй байгаа гэдэг нь тодорхой байна. Телевиз дээр одоо айл болгон яг аль телевизийг үзэж байгааг бид нар бүгдийг яг нэг үрчлэн зөвхгүй шүү дээ. Боломжийн гаргаад одоо сумын төв дээр төвлөрсөн газруудад энэ бүх цуг гарах боломжийг бүрдүүлээд өгсөн байна. Одоо айл болгон дээр антен тавихтаа аль антеныг худалдаж авна өөрснөө сонгоно шүү дээ мацтай. Одоо энэ таашгын гэдэг энэ булганаар гарахад бас нэг өөр антенууд авчираад байгаа. Хотоос ирэх антенууд нь бас өөр байгаа. Тэгэд аль сувг дээр нь тавиад үзэн тааруулна өөрснөө мэднэ шүү дээ. За үндэсний телевизүүд бол үндэсний тухайн улс орны бодлогыг бас сурталчлах зорилготой ийм сувг. Тэгэхээр тухайн төрийн бодлого бол энэ сувгаар дамжиж олон нийт хүрдэг. Тийм учраас улс болгонд өөрийн эрх хэсэг байдаг. Улс болгонд өөрийн одоо стратеги зорилтууд байдаг. Улс болгонд одоо өөрийн идеологи үзэл суртал байдаг. Тэгэхээр хар хайрцагны бодлого шиг хэлж болно энийг. Ер нь тэгэхээр энийг бол улс орнууд бол аль болох өөрийнхөө үзэл бодлыг бусдад хүргэх түгээхийн төлөө явдаг. Тэрэн дээр ямар хаалт байдаг вэ гэхээр тухайн улс орнд өөрийнхөө одоо төрийн бодлого шийдвэрээр хэрхэн яд зохицуулах уу гэдэг дээр ажилладаг. Тийм учраас өнөөдөр энэ техникийн боломжийг бол бид нар мэдээж хязгаарлаж болохгүй. Гэхдээ үндэсний эрх ашиг хамгаалсан, үндэсний эв нэгдлээ бодолцсон ийм улс орнууд бол тодорхой бодлоготой ийм улс орн холч бодлоготой улс орнууд бол одоо энэ дээр тодорхой хэмжээний одоо ийм хаалт шалгууруудыг бол тавьж байгаа. Зарим боломжийг хязгаарлаж байгаа. Ийм л тэрдгээр одоо интернет орчинд хүртэл сүүлийн үед бол улс гадаадын улс орнууд бол маш их тийм хязгаарлалтууд тавьж гэлж байна шүү дээ. Энийн чинь цаана юу явдаг вэ гэхээр нэг үндэсний аюулгүй байдал одоо улс орны эрх ашиг гэдэг энэ асуудал. Ядаж өөрийн иргэдээ өөрийн бодлогоо ойлгуулж явах хэрэгтэй болохоос биш тэр иргэдийг юу дуртайгаа хүлээж аваад хаанхын ямар зорилготой ч байдгийн тэр мэдээлэлээр тарихаас өнөрлөж одоо өнөөдөр хэлэх нь бол утгагүй асуудал. Тухайн хүн гэртээ ямар сувгаа сонгож үзэх нь хувь хүний эрх чөлөө сонголт. Гэхдээ улс үндэстний язгуур эрх ашиг үндэсний аюулгүй байдлын үүднээс хууль эрх зүйн хувьд хязгаарлалт хийх хэрэгтэй тухай судлаачид сануулж байна. За тэгвэл харилцаа холбооны зохицуулах газар үүнийг хэрхэн анхаарч байна вэ? За өнөөдрийн манай мөрдөж байгаа хууль болон бусад журам бичиг баримтаар бол гадны сувгууд дээр 2-3 хаан зал тогтоож өгсөн байдаг. Гадны одоо Орос болон одоо бус сувгуудыг Монгол улс дахин дамжигдахдаа заавал гэрээтэй байх хэрэгтэй. Оюуны өмчийн шаардлага нь бол зөрчилгүй байх хэрэгтэй. Тэгээд дахин дамжуулах хэрэгтэй. Дээрээс нь бол нийт гадны сувг бол сувг дотор нэг орны сувгийн хэмжээ 30%-аас илэрхгүй байх хэрэгтэй. Нийт сувгийн бүтц дотроо гадны сувгийн бүтц дотроо нэг орны одоо сувгийн тоо 30%-аас илэрхгүй байх хэрэгтэй. Ийм үндсэн хоёр шаардлага тавигддаг. Энэ хоёр шаардлагыг биелүүлсэн бол аль ч олон сувг, аль ч одоо дахин дамжуулах станцаар гадны сувгууд бол чөлөөтэй нэвтэрж байгаа. За энэ дээр бид нар бас одоо өөрчлөх юм дараачин шатанд шилжүүлэх одоо ард иргэдээс ирж байгаа дотоодын одоо телевиз босод дотоодын сувг телевизээс ирж байгаа санал хүсэлт энэ юмнуудыг хүлээж аваад ер нь бол өөрчлөх шаардлагатай гэсэн юм бодолтой ажиллаж байна. Тэгэхээр энэ дээр хамгийн гол нь хуулийн заавал заал зохицуулалт хэрэгтэй. Оюуны өмчийн болон бусад гэрээ бусад одоо нөгөө давхар орж ирдэг соёлын
одоо нөлөө бас төрийн бодлогын нөлөө энэ юмнуудыг бас яаж харах хэрэгтэй байлаа гэдэг ийм эрхэм хуулиар тогтоогдоод тэгээд аль нэг байгууллага ирэхгүй байгууллага ирж иж тэрний дагуу дүрм журм тодорхой болж иж ингэж мөрдүүлэх хэрэгтэй. Яг өнөөдрийн байдлаар бол миний төрийн хэлсэн хоёр шаардлага байна. ОТАУ телевизэн харилцаа холбооны зохицуулах оротоо ямар нэгэн гэрээгүй. Мөн үзүүлж байгаа сувгийнхэн дийлэн хувийг Казахстан сувг эзэлж байна. За ийхүү харилцаа холбооны зохицуулах орооноос гадны сувгуудад тавьдаг хоёр шаардлагыг хоёулангийн зөрчиж байгаа боловч сансрын хиймэл дагуул ашиглан сувгуудаа цацдаг тул зохицуулах хууль эрх зүйн орчин байхгүй гэж тайлбарлалаа. Бүх зүйлд хязгаар бий. Тэр тусмаа үндэсний эрх ашиг, үндэсний аюулгүй байдалтай холбоотой бол сансрын хүлээн авахч бай, хил соёлын асуудалч бай, хязгаарлах ёстой бол хязгаарлаж чаддаг нэгдсэн бодлоготой нэгдмэл улс байх ёстой гэдгийг эрдэмтэн судлаачид анхааруулж байна. Бүгд найрамдах Монгол ард улс 1940 онд Казахын ард түмэнд нэг аймаг байгуулж тэр Казахын ард түмнийг суурьшуулахдаа Казахын ард түмэнд Монголын ивэл дор, Монголын нөмөр нөөлөг дор тайван амьдрах боломж нөхцөлийг нь хангаж өгье гэж монголчууд хандсан. Тэгэхээр энэ хандлага бол одоо ч гэсэн хэвээрээ байгаа гэж би бодож байна. Тэр үед 90-ад оны үед Казахын ард түмнийг нүгээд одоо Казахстанд амьдрнаа гэдээ явахт нь бас монголчууд саад хийгээгүй. Эргээд ирэхэд нь бас татгал заагүй шүү дээ. Очоод бид нар бас болохгүй байна гэд ирсэн шиг байдгийн те. Тэгээд эргээд ирэхэд нь огт саад хийгээгүй. Тэгэл хүлээгээл авсан. Тэгээд энэ үйл явцаас хойш 90-ад оны сүүл 2000 оноос эхлээд өнөөгийн бидний яриад байгаа энэ Казахуудын дунд байгаа өнцөргөх үйлчлэн жахан газар аваад. Тэгээ энэ нь бол явандаа ингээд зөрчил үүсгэн шүү гэдгийг би одоо энд хэлмээр байна. Энийг бол одоо бид нэр ойлголцох ёстой. Казахын ард түмэн бол одоо баян үлгийчүүд энд ухаалаг хандах ёстой. Монголын амьдарч байгаа газар орныхоо хууль дүрмийг ёсчлон сахих ёстой гэж би бодож